Милийн эмээ жижигэрсээр байна. Түүний өндөр жил бүр 4.1 см-аар буурч байгаа. Тэр дараагийн 3 жил ямар өндөртэй болохыг урьдчилан мэдхийг хүсэж байна. Дараах тэгшгэлүүдийн аль нь дээрх нөхцөлд тохирох вэ? Түүний өндөр буурсаар байгаа. Түүний өндөр жил бүр сөрөг 4.1 см-аар өөрчлөгдөж байгааг мэдэж байгаа. 3 жилийн турш үргэлжлэнэ гэж үзье. Тэгэхээр сөрөг 4.1-ийг үржих нь 3 болно. Энд байгаа эхний хариулт бол яг үүнийг илэрхийлж байна. Түүний өндөр 3 жилийн турш жил бүр 4.1 см-аар буурч байна. 3 жилийн дараа түүний өндөр сөрөг 4.3 см-аар өөрчлөгдсөн байна. Энийг үржүүлвэл гарна. Үүний гол санаа нь тэр 4.3 см-аар намхан болно. Хоёр дахь хариултыг харцгаая. Хэрвээ эерэг 4.1-ийг сөрөг 3-аар үржүүлвэл мөн л сөрөг 4.3 гарна. Гэхдээ энэ хариулт бидний өгөгдсөн нөхцөлтэй таарахгүй 4.1 см-аар буурч байсан. Тиймээс 4.1-ийн урд хасах тэмдэг байх хэрэгтэй. Тэгээд 3 жил үргэлжлэнэ. 3-ын өмнө хасах тэмдэг байна гэхээр хачирхалтай санагдаж байна. Учир нь бид цаг хугацааг ухрааж чадахгүй. Гэсэн хэдий ч энэ илэрхийллийн үр дүн эхнийхтэй адилхан гарна. Эхний хариултыг сонгвол илүү тохиромжтой юм байна. Аль нь ч биш гэсэн хариултыг сонгохгүй. Учир нь бид хариултаа олчихсон. Дээрх хоёр тэгштгэлийн нэг нь бидний олох хариулт мөн байна. Дахиад нэг дасгал хий. Зомби 4 өдрийн турш өдөр бүр 3 хөлөө алдсан. Тэгэхээр 3 4-ийн 12 хөлөө алдсан байна. Энэ бол хүн зомби биш. Хамгийн багадаа 12 эрэхтэнтэй хар гаригийн зомби. Дараах тэгштгэл энэхүү нөхцөлийг тодорхойлно. Зомби өдөр бүр 3 хөлөө алддаг. Сөрөг 3 бол үүнийг илэрхийлнэ. 3 хөлөө алдаж байна. Сөрөг утга бол алдаж буй хөлний тоо юм. Энэ бол сөрөг 3. Тэгээд 4 өдрийн турш алдна. 4 өдрийн турш. Нийт сөрөг 12 болно. Энэ бол зомбигийн алдсан нийт хөлний тоо. Сөрөг 12 бидэнд юу хэлэх вэ гэхээр би сая хэлсэн. Зомби 4 өдрийн турш нийт 12 хөлөө алдна. Энэ хариулт зөв байна. Бусад хариултуудыг харцгаая. Зомби сөрөг 12 хөлтэй байсан. Үгүй ээ. Сөрөг 12 бол би үнэндээ сөрөг хөл байдаг эсэхийг мэдэхгүй байна. Зомби анх хэдэн хөлтэй байсныг ч би бас мэдэхгүй. Ер нь тэр зомбиг ч би мэдэхгүй. Энэ зомби магадгүй 60 хөлт зомби ч байж болох юм. Эсвэл 100 хөлтэй ч юм уу. Тэгээд түүнийхээ 12-ыг алдсан. Ингээд 88 хөлтэй болно. Ямар ч хэлсэн 12 хөлөө алдах ёстой. Харин одоо бол хөлгүй. Үнэндээ би ч гэсэн сөрөг хөл байдаг гэдгийг мэдэхгүй. Би үүний талаар бодож байгаагүй юм байна. Аль нь ч биш гэсэн хариултыг сонгохгүй учир нь би ихний сонголтыг сонгож байгаа. Дахиад нэг дасгал хий. Нэгэн телевизийн шоу үзэгчтэй алджээ. Алдсан гэсэн үг. Сөрөг утга бол алдсан гэдгийг илэрхийлэх зөв сонголт. Нийт 9,000 үзэгчийг сүүлийн 3 сарын турш алдсан. 3 сарын хугацаанд сар бүр адилхан тооны үзэгчийг алдсан. Дараах тэгшгэлд энэхүү нөхцөлийг тодорхойлжээ. Сөрөг 3,000 бидэнд юг хэлж байна вэ? Зөв хариултыг сонго. 3 сарын турш нийт 9,000 үзэгчдийг алдсан. Үүнийг яаж бодох вэ? Үзэгчид яаж өөрчлөгдсөн бэ? Сар бүр үзэгчдийн тоо яаж өөрчлөгдсөн бэ? Энэ бидэнд сөрөг 3,000 бол дундаж алдалтын тоо гэдгийг харуулж байна. Үндсэндээ сар бүр адил тооны үзэгч алдсан. Энэ бол сар бүр ижил тооны үзэгч алдсан гэсэнтэй адилхан. Сар бүр 3,000 үзэгч алдсан байна. Дараах хариултууд руу харцгаая. 3 сарын өмнөхтэй харьцуулахад 3,000-аас бага хүн шоуг үзэж байна. Үгүй ээ. Сар бүр 3,000-ыг алдсан. Энэ нь бидэнд юу гэлж байна вэ? 3 сарын турш сар бүр ижил үзэгчээ алдна. 3 сарын турш сар бүр 3,000 үзэгч буюу нийт 9,000 үзэгч алдна. Тиймээс энэ хариулт буруу байна. Шоуг үзэж байгаа нийт үзэгчдийн тооны өөрчлөлт бол сөрөг 3,000. Хэрвээ 1 сарын турш гэсэн бол энэ хариулт зөв. Гэхдээ нийт өөрчлөлт бол 9,000 байгаа. Сөрөг 9,000 гэж хэлж болно. 9,000 үзэгч алдсан. Би аль нь ч гэсэн хариултыг сонголоо. Тэгэхээр сөрөг 3,000 бол 1 сард алдсан нийт үзэгчийн тоог илэрхийлж байна. Тиймээс 3 дахь хариулт миний сонголт болж байна. Би аль нь ч гэж хариуллаа.